За ямар ч гэсэн бичиж явчих тий. Дараа нь суунасаа. За нэлээд олон төрлийн дубаа шоколад идэж үзсэн. Тэгээд яг жинхэнэ ойрог хөлөх Монгол гээд. Тэгээд буюу яг жинхэнэ ойрог нь идэг байгаад яг одоо задлаад амсч үзээд тэгээд ер нь эдсэн шоколаднуудтай дүгнэлт ийм байсан гэж сэтгэлээ хэлээд явъя. За энэ болохоор яг ориг нь байгаа. Энэ болохоор хөлх нь. Тэгээ хөлх нь болохоор ийм одоо ийм шоколад ингээд цацарсан юм шиг ийм зурагтай байгаад ориг нь болохоор ингээд доошоо юм уурцсан юм шиг ийм юм байлээ. Тэгээ дээрх зураг нь ч гэсэн ондоо. Гэхдээ хөлхтэй ориг хөлх нь гэж байна. Чин бас энэ дотроос айгүй олон янз байлээ. Гэхдээ энэ яг бас мөн Дубайгаас ирсэн. Тэгээд амтнаас гайгүй л байсан. Нэх амар учиргүй мухач биш л байсан. За энэ болохоор яг үнэтэй. Ер нь бол Дубай шоколад чи яг Дубайн нөгөө Дубай маал дотроо юу идэм бэлээ. Монгол мөнгөөр 150 мянга гэдэг юм байлээ. Яг Дубайд амьдардаг хүмүүстэй болохоор оршин суудаг хүмүүстэй болохоор хүрээлтээр ирэхээр нэг монгол мөнгөөр 80 85 мянгаар очдог гэсэн. Гэхдээ яг тэнд амьдардаг байх шаардлагатай. Яг дэлгүүрээс наавна гэвэл 150 мянга байдаг гэсэн. Тэгээ Монгол ингээд нөгөө 1 кг чийд идэг лээ. Тэгээд ямар ч тач хүмүүс нэг 200 энтрээр зарахгүй л бас ашиггүй 150 мянгаар аваад тэгээд 200 мянгаар л зардаг юм шиг байл. Ер нь 200 мянгаар авсан нэг. Энэ яг оргин шүү. Энэ гоё амтай байл. Энэ газраас захиалж идэж үзээрэй за. За одоо захиа анзаадалж үзье. Ийм байд. Анголохоор юм байна. Энэ нь ингээд шууд дээшээгээ харцсан байт юм байна энэ. Одоо энэ өнгийн хасгсан юм шоколад нь хөлх нь болохоор нөгөө энэ нь доошоо харцсан байсан. За. Ийм байна. Би дараа нь сайн зургийг аваад ячих энэ юунд дэсэн харагдахгүй. Гэрэл хасаахаар ямар юу яагаад. Заамсэ. Манай хүү би асуусан юм. Энэ сүйдэ шоколадтай яг цул хар шоколадтай энэ бас байдаг юм байна. Яхаа дэжгүй. Мэдгүй амар олон төрлийн дубаа шоколад идсээр байгаа яцсан. Энэ гэхдээ яг оргин. Тэгтээ Нүлхтэй адагч төстэй юм байна. Бүр ингээд нарийн яаж үзүүл юм гэхээс нэлээд төстэй хатагч байна. Гоё амар нөгөө тийм нэлээд нэлон ихээр идэж чадахгүй нэгд орол ихээр идэж чадахгүй тийм боломж байгаа. Би бол нэг шоколад нуртай хүмүүс гэдэг. Тэгтээ ихтэй би нэг юм шүү. За энийг ингээд ишгээ түр халдуулж байна. Энэ болохоор энэ оргин шүү. Энэ ингээд гэлтгамж мэлтганаар солондоо байт юм байна. За энийг болохоор би нэг холонкач илүү энэ жилээ тийм фэйсбુક хаягтай охноос авсан. Гэтэ тэр охин яг энэ оргийнх нь бичлэгийг хийнгүүтээ энийгээ зараад идэм билээ. Тэгэхээр зүгээр энийхээ бичлэгийг хийгээл энийгээ зараад зүгээр штэ. Эний бичлэг тавьчингуудаа энийг өгөхөр бас нэг тийм хүн хөлөх татж байгаа юм шиг мэдгүй. Ер нь гэтээ төстэй. Эднэрийн гол нь би нөгөө жоохон ингээд үлдээгээд хадгалаад тавьсан юмсан чи манай нөхөр бүгдийг задлаад идсэн байлаа. За дараа нь болохоор энэ яг оргин авсан газраас би энийг захиалж үзсэн байхгүй юу. Энэ болохоор ажилчтайгаа хувааж ичсэн, менежертэйгээ хувааж ичсэн. Бүгдээрээ бүр айгүй дуртай байсан. Тин чи үлдсэн юм уу?
Тэгтээ байна. Маань нөхөр бүгдний эзэн би тэгээ хөө би бичлэг нь ачлах байсан шүү дээ. Яагаад идчихэж байгаа юм бэ гэд ууралсан. Энд дахиад аваад өгчээ гэд авч өгөөгээд. За энэ болохоор амтнаас аюу гоё байсан. За энэ 80,000-аар авсан баха. Тэг ер нь бол заавал 200,000 авахгүй. Энийг намсаад үзэрэй. За энэ нас аюу гоё амттай юм билээ. Яг нэг тийм Дубай гаднах шоколад нь ч гэсэн нэг тийм Дубайлаг амттай ч гэх шиг. Энэ гоё байсан. Доторх нь аюу гоё шаржгэнжсэн. Ер нь амт нь гоё байсан шүү. За энэ нэг 80,000-аар авсан. Тэр Дубай шоколад гэж пэйжээс авсан шүү. За дараа нь болохоор тэр яг Дубай шоколад гэж пэйжээс энийг авсан. За энэ нь болохоор би нүү хямдхнаас өнтөө хүртэл үнэн нь өөр ч гэсэн амт нь ямар хөө яах вэ гэдгийг тэрийг үзэх гээд жоохон өөр үнэтэйг авсан. Энийг болохоор 40,000-аар авсан баха. 100 грамтай. Энэ гэхдээ надад таалагдаагүй. Энийг авсны оронд жоохон мөнгө нэмээд энийг нийтэд үзэрэй. За энэ болохоор саяны доторх нь ингээд яангууд бүр ингээд гойжоод бас айгүй гоё. Энэ болохоор жоохон нимхэн юм билээ. Тэгээ нөгөө яагаад гэвэл нөгөө юу үнэн нь хямдхан тэгээд юу болохоор энэний гаднах нь нэг тийм хөлөг шоколад шиг тэмцэг нэг тийм мэдгүй нь надад таалагддаг амнаас гаргамаар санагдаж байна. Би өөр нэг нүдэш баг идэггүй. Энэ нэг тийм гоё биш байсан. Ер нь бол хүүхдүүдтэй авч үзүүлээ нэг оригтой төстэй юм авъя гэвэл энийг аваад өгөөрэй. За одоо Монгол шоколад танилцуулъя. Монголд ер нь нэлээд 2-3 газар зараадах шүү гэлээ. Энэ болохоор Дубай шоколад энэ гараар хийсэн гэдэг ийм үгтэй. Choco Moco гэх. Энэ нэстэ бас хөөхөн ингээд нэг чинь нэг цаана ээж. Яара ийм хөвгттэй тэгээд ингээд хазаад үзэхэр. Би бас энийг сайн идэж чадахгүйсэн. Нэг тийм доторх самар нь болохоор яг пистачогийн самар. Тэрийг ингээд гэхдээ сайн яах юм нэг хөвгтийн натгаад сайн нөгөө ингээд сайн бутлах хэвээр тэгээгүй ингээд дотор нь яг самарных нь амтамтагж илээ. Хамгийн гол нь энэ охин ер нь цааштай зарыг ивэл гоё гаднах шоколадаа арай жоохон үнэтэй гоё шоколадаа ивэл зүгээр санагд. Энэ шоколад нь тийм хямдхан нэг тийм шоколад санагдсан шүү. Тэгээ би нэг сайн идэж чадаагүй. Ингээд бараг бүтнээрээ байгаа. За энэ газар. За байж юм нөхөр яра манай хүү задлаа ишлээ. Энэ бас чоко гэсэн нэртэйсэн баха. За би энийг бас нөгөө юуг нь ямар ах газраас авснаа бас оруулна за. За энэ харин надад амар таалагдсан шүү. Бас амар хөөрхөн яг оргишээ нэг юм хөөрхөн яг энэ. За маа ёо. 50 байлгах. Энэ яра энэ минь бас айгүй зуу за. Энэ нэлээд төхүүлж хийсэн байсан. Тэр яг Дубай шоколад яаж хийх үү тэр аргыг харж агаад хийсэн юм шиг байлээ. Тэгээд амар хөөрхөн. Бүр энэ минь бүр яг оргитойгоо бараг адилхан за амар хөөрхөн. Ингээд хийсэн. Тэгээд дундах юм бас аюу гоё зузаамаад. Энэ яхад цацсан байна. За тэгээд энийг амтлаа. Гэхдээ бүгднийг нь хайлуулад идгээр айгүй гоцгой. Энэ яг ингээд хайлуулад тэр энэ нь бас ингээд урсаад гоё байсан. Энэ бол ер нь бол заавал бүр амар энэ яг жинхэнэ оргийн идэж одоо мөнгө бас хэцүү шүү дээ үнтэй чи би бас өөрөө гороо авсан байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ч бас хэцүү шүү дээ. Тийм болохоор ангийнхаа хүүхдүүдтэй нийлж агаад энийг авч идвэл зүгээр за. Нилээн төхүүлж ийсэн. Шоколад мэхлад нь ч гэсэн айгүй гоё шоколадаар хийсэн мөлий. Тэгээ ингээд цуцаа.
шоколад нь ч гэсэн айгүй гоё. Энэ охин ер нь бол ингэ шоколадаа сайжруулаад тэгээд нөгөө пистачиогоо айгүй гоё ингэ сайн унтгалж агаад одоо эдний пэйж дээр яаж их баг ингэ заавар юм бэ л нэлээд гоё ингэ бодолч мотлаад яцсан. Нэг дундх нь ингээ те нөгөө катафе л нөгөө тэрийгээ яг аваад ингээ гоо бицэлж мэцлээд хуурж мураад яг бичлэгийг гоё оруулсан байсан. Тэгээ би тэр бичлэгийг хараад айгүй гоё хийдэг юм байна. Тэгээ захиалж үзсэн байхгүй. Гэхдээ энэ надад таалагдсан. Заавал үнэтэй гэхгүй энийг аваад үзвэл энэ 45 мянга лөө 49 илүү нэг тиймэрхүү байсан. Гэхдээ хүргэлт дэдгүй юм лээ. Хаанаас авдаг юм би мэдэхгүй. Манайх бол аваа ирэхэд хүргэлт нь нэг 11 хитэн зүү болох шиг болсон. Уг нь очиод авчвал бас зүгээр л юм бэл. За чи пологлоо ийм амир идэхгүй даалт. Кэнжэ. За энэ газар. Энэс гайгүй хямдхан тэгээд гоё яг энэ дубаа шоколадын бүтцтэй яг ямархуу шоколадыг бас мэдэж үзмээрээ л тий амталж үзмээрээ л эднийхийг Монголоос гэвэл эднийхийг заяа энийг санал болгож байна. Нөгөө яг Дубай яг оргийн идэж үзье гэвэл боломжийн үнэтэйг идэж үзье гэвэл энийг би санал болгож байна за 80 мянга. Энэ Монголынх нь болохоор 45 илүү 49-тэй гэсэн. Энэ нь болохоор 80 мянга. Хоёлаа л гоё амттай. Тэг ер нь гэтээ баг энийг идэж үзчихээ. Ер нь иймэрхүү юм байна штэ гэдэг. Нэг тийм ойлголт авчна. Нилээн дайжгүй шүү за. Энэ бас айгүй гоё байсан. Манай нөгөө менежертэй хоож идэг бүгдээрээ 10-аас 10 гэл. Манай нөхөр 4.1 тавч илүү тэгээд надаас таалагдсан. Би тэгтээ баг 8 7-8 л өгсөн баха. Би өөрөө нэг шоколад нь бас нэг сайн биш. За энэ болохоор энийг авч идснээс баг нөгөө Альпен голд Монгол мэлдэ зэлдэг монголч зардаг шоколад аваад идсэн дээр за энэ бол нэлээд таалагдав надад. Яг нөгөө оргийг зардаг дэлгүүрээс авсан. Тэгээ бүр амар олон янз хэлээ. Тэгээд тэд нэр зарим нь онцгүй зарим нь ямар ч гэсэн би нэг гайгүй гэсэн газруудаасаа ийм төрлүүдийг аваад идсэн байна. Тэгээд ийм бид юм л шүү. Энэ бичиг нэг юм. Ондоо. Энэ байсан бол уг нь энтэй харьцуулаад ингээд амтлаад үзээ. Дааж дуусчих. За өөр нь бол нэг иймэрхүү юм байна. Манайхаа. За би дараа нь энэний нөгөө яг бүр ингээд зөөлөрсөн байгаа дээр нь ингэж хугалж байгаа зургийг аваад тэгээ оруулъя за. Ийм. Нөгөө монгол шоколадны чинь. Энэ Монголынх нь ахгүй юу? Энэ яг ориг. Нилээн төхөөлөд зузаан байсан маа тодорхой. Гэхдээ энэний нөгөө юм шажигнуур нь арай их ч юм уу. Үгүй. Муу тийм ээ. Би нөгөө гэрэл мэрл аахгүй нөгөө утасныхаа ингэдэг юм 19,900 үнэндээ тарсан юм байна. Яг сая залгаал тэгэл цэнгэн дуусаад унтчихлаа. Биш марсан. Энэ миний тастаа марсан. За. Нэг юм байна. Өөр асуух юм байвал надаас асууж болно да. Чадхаараа хариулаад өгнө үү. Тэгээд ямар газраас авсан тэднийг бас оруулъя. За, бай бай.